Ааны штэ мө, биений штэ мө гэж ийм дүрэн байна. За монголоор орчуулах юм бол Ач бэ, Бэж бэ, аль аль нь адилхан гэж юм тий. За хэдүүлээ ирээгүй харах юм бол энэ айгүй амархан дүрэн. Эхлээ шууд point-ийг нь харчих тийм ээ. Point-ийг нь харчих. За нэг нь харах юм бол А то Би ва 同じグループの言葉. Тэгэхээр А болон B орж байгаа нь болохоор адилхан одоо тийм категорид ордог үг байх үед яаж ашиглагддаг вэ гэж за хэдүүлээ харъя. 犬にしても猫にしてもこのアパートでは買えません. Тэгэхээр одоо нохойч байсан, муурч байсан энэ одоо апартментэд тижээж болохгүй. Тижээж чадахгүй гэсэн. За дараагийн харъя тийм. Инүү неко гэж энэ адилхан категори адилхан юм тижээл амтан байна штэ тийм ээ. За дараагийн Кен-санにしてもリックさんにしてもこのクラスの男子はみんな背が高い. Тэгэхээр Кен-сан ч гэсэн Рику сан ч гэсэн байлаа ч гэсэн тийм энэ ангид эрэгтэй хүүхдүүд одоо бүгдээрээ өндрөө сэга такай хэрэг өндрөө гэж хэлж байгаа гэсэн. Хоёулаа өндөр одоо хүмүүс байна шүү дээ тийм нэг категорид орж байгаа үед. За хоёр дахь нь харъя. А то Би ва тайрицу тикэна котоба. Буюу харьцуулсан тийм ээ. За хэдүүлээ харах юм бол Риконы икуни штэ мо иканайни штэ мо хажиметара сүгү ширасэтэй хоши. Тэгэхээр Рико гэдэг маань аялалт тийм ээ. Аялалт явсан ч байсан, яваагүй ч байсан. Одоо шийтгэхээрээ одоо хурдан надад одоо хариу мэдэгдэрээ. Надад мэдэгдэрээ. Аль нэг нь болсон ч байсан. Одоо шийдчихээрээ надад хурдан хэлээрээ мэдэгдэрээ гэж очиж гэсэн. Дараагийнх нь Сейко сүрүүний штэ мо Шинпай сүрүүний штэ мо зэттай иккэни наримас. Буюу Сейко сүрүү гэхээр одоо амжилтанд хүрсэн ч гэсэн эсвэл санаа одоо тий зовсон ч гэсэн заавал зэттай заавал иккэни наримас гэхээр одоо маш гоё туршлага болно гэж. За гурвыг нь харъя. Ааны штэ мо, биений штэ мо, синий штэ мо гэдэг юм гурван бас одоо үгэнд ч ашиглаж болох нэ. За сүүлийн харах юм бол инүүний штэ мо, неконий штэ мо, торины штэ мо, коно апато дева каемасе гэхээр нохооч байсан, муурч байсан, шувууч байсан тийм ээ. Энэ апартментэд энэ гэрт одоо тижээж болохгүй гэж орчиж байгаа гэсэн. За рэбүн хэдүүлээ point үзээ. Одоо юуг нь харъя. Сэцэцүггүй буюу холбоосыг харах юм бол үйл үгийн жишөөке эсвэл найке нийштэй юм уу? Яг адилхан. Жишөөке юм уу? Найке нийштэй юм уу? За эсвэл мэши нийштэй юм уу? Мэши нийштэй юм уу? Нэр үг эсвэл нэр үг. За японоор хэдүүлээ орчуулах юм бол одоо рэбүн харсан болох илүү ойлгож байгаа байна. Ано байдемо, бино байдемо гэж юм тийм. Агийн тохиолдолд ч гэсэн бигийн тохиолдолд ч гэсэн дочирано байдемо нани да. Буюу одоо аль ч тохиолдолд нэг зүйл болно гэж юм. За эсвэл дочирано байдемо онажи да. Тэгэхээр аль нөхцөлд ч байсан адилхан ижил төлөлтөнд хүрнэ гэж орчуулж байгаа гэсэн. За рэбүн хамбал каксэний штэмү сенсэний штэмү коноророо маморана кереба нарана гэхээр оюутанч бай, багш бай. Энэ дүрмийг одоо бүгд даах хэрэгтэй гэж юм тийм. Дараагийн Нихоны штэ мо Канкукуны штэ мо Ажино бунка ва тоттемо кёми фукай гэхээр Японч бай, Солонгосч бай. Азийн соёл маш сонирхолтой гэж. За дараагийн Инүүний штэ мо Неконы штэ мо Пито каоно ва секининга хицюо desu. Тэгэхээр нохооч бай, муурч бай, пето каунова гэдэг нь одоо гэрийн тижээвэр амтан тижээх нь скининга хэцүү юу гэхээр хариуцлага одоо тийм шаарддаг гэж.